Hey, за юу яцхан Rusty Talks кино ревю эхлэх гэж байна. 2 дахь өдрөө болгон кинонуудын ревю хийж гаргаж байгаа. Тэгээд өнөөдөр Thoroughbreds гэдэг нэртэй киногоор үргэлжлэх гэж байна. За, Thoroughbreds гэдэг кино өнгөрсөн жил буюу 2017 оны Sundance кино фестивалаар нээлттэйсэн юм кино байгаа. Тэгээд энэ зунаас бас кино татварт гарч ирсэн байгаа. Тэгээд тухайн үед анх гарч байхдаа нэлээд өндөр үнэлгээ аваад шүүмжлэгчд болон үзэгчдэд нэлээд ам сайтай бас хэсэг шуугуулад авсан юм кино байгаа. Тэгээд бүрэлдэхүүний хувьд бол найруулагч, зураглаач, зохиолч нь бол өөрөөсөө ерөнхийдөө сургаггүй гэж хэлж болохоор юм уран бүтээлч байгаа. Найруулагч, зохиолч нь Corey Finley гэж залуу байгаа. Одоо 30 нас хүрээгүй юм залуухан уран бүтээлч, зураглаач нь Lyle Vincent гэж хүн бас зураглаачаар нэжсэн. За хөгжмийг нь бол морин хийлч гэдгээр алдартай Эрик Фридландер гэж хүн ажилласан. Ийм уран бүтээл байна. Тэгээд жүжигчдийн хувьд бол 3 гол жүжигчин байгаа. Anya Taylor-Joy, Olivia Cook, тэгээд Anton Yelchin гэж жүжигчд байгаа. Тэгээд Anya Taylor-Joy бол гол дүрийн жүжигчин бол The Witch, Split гэсэн кинонуудаар бас хүмүүс сайн мэдгөх. Одоо дараа жил гарах гад нэлээд удаан яригдж байгаа The New Mutants гэдэг кинонд бас манай Arya-д тоглодог жүжигчтэй цугсан байгаа. Тэгээд Olivia Cook болохоор Ouija, тэгээд Me and Earl and the Dying Girl, тэгээд сая гарсан Ready Player One кинонуудад тоглосон байгаа. Тэгээд Anton Yelchin бол миний бас нэлээд дуртай жүжигчдийн нэг байсан. Тэгээд хөрх юмтан гинтийн ослоор нь асуурсан байгаа. Тэгээд юу бол Thoroughbreds кино бол Anton Yelchin жүжигчний сүүлийнх нь кино байгаа. Тэгээд Anton Yelchin Star Trek-ийн одоо 9 онд ихсэн шинэ кинонуудад Павел Чековын дүр тоглосноор нь хүмүүс бас илүү сайн мэдэх болоо гэж бодчих. Тэгээ бас Green Zone гэдэг кино байдаг санагдаж байна. Айгуу гоё кино байдаг. Бас Patrick Stewart тоглодог нэг тийм гоё кино байдаг. Green Room тийм Андерсон Green Room гэдэг гоё кино. Тэрийг сонирхцгоорой гэж хэлмээр. За тэгээ ийм жүжигчд тоглосон ийм шинэ кино байна. Тэгээд энэ бол Univision Video Sound кино марафон хөтөлбөрийн бас нэг хэсэг болж орж байгаа юм кино байна. Тэгээд 9 сарын 6-нд бол Video Sound орсон байгаа юм байна. Кино марафон гэдэг хөтөлбөр нь юу вэ гэхээр үндсэн меню руугаа оронгууд кино марафон гэж зэс нэгдсэн байгаа. Тэр зэсээр ороод янз бүрийн шинэ кинонууд одоо өнгөрсөн 7 хоногт жишээ нь Love Simon-ы одоо ревю хийсэн. Тэгэхээр Love Simon гэдэг ч юм уу, Deadpool 2, за тэгээд Thoroughbreds гэх мэт зөндөө олон гоё кинонууд орсон байгаа. Тэгээд тэнцэнээс Thoroughbreds киног та үзээд дараа нь яг вэ гэхээр урамшуулал гэдэг зэс нэмэгдсэн байгаа. Тэр зэсэн дээр нь ороод кино үзсэн кинон дээрээ дарангуут шагналтай, хамжууртай юм суглаатай хөтөлбөр байгаамаа. Тэгэхээр ер нь бол миний ерөөхдөө авсан мэдээлэлээр бол сонголт хийсэн хүн болгон ерөөхдөө ямар нэг төрлийн урамшуул хожих боломжтой гэж хэлээ. Тэгээд наацх нь одоо зүгээр жижиг ч юм уу Unitel нэгж дата гэх юмнаас ахуулаад одоо бүр цахилгаан хэрэгсэл хүртэл одоо хөрөгч зурагт хүртэл хожих боломжтой юм байлээ. Тэгээд basically ер нь хүн болгон ямар нэг юм хожих боломжтой гэсэн үг. Тэгээд гоё кино үзээд бас юм хожих боломж байгаа юм байлээ шүү. Thoroughbreds гэдэг киноны зохиолын хувьд бол одоо дунд ангитай холбоот найз байж байгаа, одоо таньдаг байж байгаад холбоотсроо буцаад холбоотой болж байгаа юм хоёр охины талаар харуулж байгаа, ахлах ангийн хоёр охины талаар харуулж байгаа. Тэгээд гол дүр нь бол Anya Taylor-Joy-ийн Lily гэдэг дүр байгаа. Тэгээд нөгөө гол дүр нь бол Olivia Cook жүжигчний тоглосон Amanda гэдэг дүр байгаа. Amanda-гийнхэн дүр нь болохоор тийм сэтгэл хөдлөлгүй одоо цаанаасаа тийм хүн, тийм охин сэтгэл хөдлөл гэж байхгүй одоо хаз жаргал мэдэрдэг ч юм уу, гомддоггүй ч юм уу, юмд хөөрдөггүй, тэ айдаггүй ч юм уу. Тийм одоо охин тийм дүр байгаа. Тэгээ гол дүрийн Anya Taylor-Joy болохоор одоо дундаас нэлээд дээгүүр зэрэглэлийн юм амьдралтай айлын одоо охин байгаа. Тэгээд хойд эцэгтэйгээ амьдардаг. Тэгээд амьдралдаа нэлээд одоо тухгүй тийм байдалтай. Тэгээд хойд эцэгтэйгээ ерөөхдөө таардаггүй. Тэгээд хин Amanda тэр хоёр нийлж агаад одоо хойд эцгийг халах, хөнөх ийм төлөвлөгөө гаргах гэж байгаа. Ийм одоо үйл явдал болж байгаа. Тэгээ тэр төлөвлөгөөний дундаа хин Anton Yelchin-ийн дүртэй танилцдаг. Anton Yelchin-ийн дүр болохоор амьдрал нь хэцүү амьдралтай жижиг гарын хар тамхины 8 байдаг. Тэгээд ерөнхийдөө Anton Yelchin-гээр даавга хөнөөлөгч гэх юм уу те тэр тийм төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх гээд ингээд
ерөөдөө үйл явдал нь тэрэн дээр суурилж байгаа. Яг уу нэг амар спойлдмарг байна л да. Ерөөдөө үйл явдал тэгж эхэлж байгаа. Тэгээд энэ киноны гол авах юмнууд нь гэвэл жүжигч яг гол дүрийн хоёр жүжигч Антон Елчин бас гарах болгондоо гоё яадаг. Тэгээд бас сэтгэлд хэцүү байсан л да Антон Елчнийг харах болгонд айгу хайртай жүжигч юм болохоор тэгээд бас залуудаа нас орсон. Тэгээд Оливия Кук бол айгу гоё байсан. Тийм сэтгэл хөдлөлгүй тэгээд тийм хүнд амар тийм тухгүй байдал бүрдүүлэхээр тийм дүр байсан. Тэгээд тэр дүрийг айгу гоё бүтээсэн. Тэгээд гол дүрийн жүжигчин ч гэсэн Anya Taylor-Joy ч гэсэн айгу дүрээ гоё бүтээсэн байлээ. Тийм тинейжер охин тэгээд гаргаж байгаа ач холбогдолтой хүнд гэж хэлж болохоор одоо хууль зөрчигч гэх юм уу эсвэл аюултай ч гэх юм уу тийм шийдвэрүүд дээр эргэлдэж байгаа нь айгу гоё мэдэгдэжсэн. Одоо жишээ нь ингээл нүдний эргэлдээл биеийнх нь хөдөлгөөн хүртэл ингээд шийдвэр гаргахтаа эргэлдэж байгаа нь мэдэгддэг. Тэгээ Оливия Кукийн дүр Аманда гэдэг дүр бол яг эсрэгээрээ ямар ч сэтгэл хөдлөлгүй учраас бас тэрийг ингээд хоёр өөр өнцгөөс айгу гоё харагдчихсан. Тэгээд энэ киноны зураг авалт бол үнэхээр тасгай. Энэ киноны миний хувьд бол хамгийн гоё юм зураг авалт байсан. Яг бусад юмнуудыг мэдээж яри. Тэгээд гол ярих юм бол зураг авалт гэж харсан. Тэгээд эхний хэсэг дээр яг одоо киноны нэр гарсны дараа эхний chapter гэдэг тэрэн дээрээс ингээд үргэлжилсэн одоо нэг зураг авалт байгаа. Тэр зураг авалт бол ерөөсөө тэр киноны бүх уур амьсгал одоо гол хоёр дүрийн амьдрал тэр хоёрын сонирхол бүх одоо суурийг энэ тэр киноны бүх суурийг ганцхан одоо үргэлжилсэн 1 минут орчмын. За би хугацааг марчиж ямар ч 1 минут орчмын л хэсэг байсан баг. Тэрүүгээр ерөөсөө ингээд маш том суурийг тавьсан. Тэгэхээр зураг авалт нь бол үнэхээр мундаг байсан. Одоо хоёр гол дүр маань хоорондоо диалог хийж хахад хиний Оливия Кукийн дүр одоо дэлгэцийн хувьд бол зүүн гар талд байгаа мөртлөө ойрхон шот авангууд зөвхөн дэлгэцийн баруун талдаа тулдаг. Нөгөө тал дэлгэцийнхаа уул нь баруун талд байгаа бол Anya Taylor-Joy ярьж байгаа мөртлөө ойрхоноос одоо зураг авалт авангууд зөвхөн бүр ингээд дэлгэцийнхаа зүүн талд тулцсан. Тэгэнгүүтээ баруун тал руу ингээд босч ирж эмоц гаргаж байгаа нь илүү мэдрэгддэг ч юм уу. Тиймэрхүү одоо маягийн зураг авалтууд айгүй ихтэй байсан. Одоо сэтгэл хөдлөлийг нь илүү илэрхийлэх бүр одоо илэрхийлэл нь илүү тодорхой болгож тодруулж өгсөн юм гоё зураг авалтууд их байсан. Тэгээд монтаж нь маш гоё байсан. Тэгээ монтаж нь зураг авалт, жүжиглэлт тэгээд одоо ярих байгаа хөгжимтэйгөө бүр тасгаа үнэхээр мундаг нийцсэн байсан. Тэр нь айгүй гоё байсан. Тэгээд хөгжим нь бол үнэхээр содон байсан. Тэгээ би бас судалж харсан чинь морин хилч ийм алдартай бас морин хилч байт юм байна. Эрик Фридландер гэж тэр хүн энэ киноны хөгжмөндөр ажилласан юм байна. Тэгээд хөгжим бол айгүй содон. Би яг үнэхээр тайлбарж хэлж бол мэдэхгүй байна. Антони Фантано needle drop-ийн Антони Фантано байсан бол юу ячих вэ тайлбарлах байсан баг. Гэхдээ би бол тайлбарлаж хэлж мэдэхгүй. Гэхдээ үзээд бас анзаараарай гэж хэлмээр нь үзэхэд угаасаа мэдэгдэх бах. Маш гоё содон, айгүй содон юутай скортэй киноны хөгжимтэй. Манай доо золбоо бол нэлээд дуртай яах бах үзэх бах гэж бодож байна. Тэгээд ер нь иймэрхүү кинонд би юу руу бол нэг деталь руу бол нэг орох сонирхол бол алга. Яг үйл явдлын тал дээр яг яриул болно л да. Гэхдээ тэрийг үзсэн хүмүүс байвал хэрвээ Thoroughbreds үзсэн бол гоё спойлертэй комментэн дээр бас ярилцъя гэж бодож байна. Комментээр сэтгэлдээ үлдээгээрээ манай YouTube-ийн review дээр үлдээгээрээ эсвэл пэйж дээр ч юм уу үлдээгээ явчаараа. Тэгээд гоё энэ кино бол ярих маш ихтэй кино. Ярих маш ихтэй. Тэгээ би ярилцмаар байна. Гэхдээ спойлергүй хиймээр байна. Тэгэхээр бас үзсэн хүмүүс гоё сэтгэлдээ үлдээгээрээ ярилцах бас идэв ихтэй кино зураг авалт гойтой. Найруулга гойтой, зохиол сайтай, диалог сайтай, жүжиглэлт сайтай, хөгжим сайтай, монтаж сайтай, ерөөсөө бүх талаас нь ингээд ер нь бол сайн. Тэгээд яг би кино ревюудээ нэх үнэлгээ бол өгдөггүй. Зүгээр үзээрэй гэж зөвлөдөг нэг бол үзээд хэрэггүй хаа гэж ерөөдөө талаас нь харж байгаа. Тэгээд яг зүгээр үнэлгээ өгөхөөр одоо ингээд сэтгэлдээ үнэлэх юм бол би зүгээр юу гэдэг 10-аас 8.5 9 гэсэн оноо өгөхөөр хэмжээний ийм сэтгэл төрсөн бүтээл байлаа. Тэгээд энэ киног үзээрэй гэж зөвлөмөр байна. За энэ кино маань хаанаас үзэж болох вэ гэхээр түрүүнд дурдсан те Univision-ы кино марафон цэсэнд орсон байгаа. Кино марафон цэснээс
та Thoroughbreds киног үзээд тэгээд дараа нь урамшуулалт зэс рүүгээ ороод энэ киногоо одоо үзсэн кинонуудын жагсаалт байж гэн. Кино марафон Disney-с үзсэн кинонуудын жагсаалт байж гэн. Тэгээд тэр киногоо сонгонгууд урамшуулал одоо суглагаар шагналан гарч ирэх юм бэлээ шүү. Тэгээд 9 сарын 6-нд эхэлсэн 10 сарын 16 хүртэл үргэлжлэх юм хөтөлбөр байгаа юм бэлээ. Тэгэхээр энэ чинээс үзэж болно шүү гэж хэлмээр. За энэ хөтөлбөрт одоо багцсан кинонуудаас гоё дурдъя л да тий. Жишээ нь одоо Thoroughbreds кино дөнгөж сая 9 сарын 6-нд бол одоо орсон байгаа юм байна. Тун утгагүй Blockers гэдэг инэт тийм кино орох юм байна. Тэгээд одоо орсон байгаа гоё кинонууд гэвэл Unsane байна. Love Simon орсон байгаа. Би Love Simon-ыг үзээрэй гэж зөвлөмөр байна. Өмнөх 7 хоногт ревю хийсэн байгаа. Ingrid Goes West гэж гоё кино орсон байна. The Disaster Artist орсон байна. Blade Runner 2049 орсон байна. Тэгэхээр айгу олон гоё кинонууд яг энэ зэсэнд орсон байгаа юм байна. Тэгэхээр энэ чинээс бас кино үзээд гоё урамшуулалт хөтөлбөрт оролцоод суглаагаар маш олон төрлийн юм хожих боломжтой юм биш үү гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн подкаст ревюер уулзцгаая баяр та.